Зохиолч өөрийн туяа. Нулимс дагсан амьдрал. 11-р хэсэг. Хайртай, саяны жижигхэн хайрцагт юу байсан юм бэ? Чи надад ямар бэлэг бэлдсэн юм? Тэр их үн цэнтэй. Гэхдээ би тэр бэлгийг өнөөдөр өгмөөргүй байна. Дарааны гоё өдөр өгье. Инхээр харин улам их хармаар санагдаад байна шүү дээ. Юу юм бэ? Харцгаая л да. Гэж түүний гжигдэн инээлгэхэд марлаа чангаж байгаа нэгэд арай ядан түүний гараас мултран үгүй болохгүй гэж хэлээд өнөөх хайрцагтай зүйлээ хувцсныхаа хамгийн доор нь хийгээд энгэрт нь тэрврүүлээд хоёулаа сургуулаа төгсчихлөө. Одоо юу хийцгээх вэ? Миний хайр шинэ ажилдаа үргэлжлүүлж ажиллаад харин ажил олж хиндэ. Тэгээд хоёулаа эндээ амьдраад л хайргүй. Чи ямар байгаа юм? Эсвэл хоёулаа өөр хот руу нүүх юм уу? Шинэ газраас шинэ амьдрал эхлэх үү? Би Монгол руугаа буцмаар байна. Юу? Яагаад? Чи тэнд яаж амьдрна гэж? Чи ээж аав хоёрын ярихыг сонсоо үздэй. Аав сайдын ажлаа өгчихсөн тэтгүүртээ гарчихлаа. Одоо манайх гэдэг айл урдны адил эрх мэдэлтэй баян байха болсон. Харин танаа аав эрх мэдэлтэй хэдэж чи бид хоёрыг ут хорхооноос 7 дор үздэг үздэй. Залуухан амаргаа эрхлүүлэхээс өөрийг танаа аав ямар мэдэх вэ штэ. Хоёулаа тэнд очиод байрч байхгүй, ажиллаж байхгүй штэ. Ер нь юу ч байхгүй. Мэдчихэв үү? Тийм л дээ. Гэхдээ хоёулаа юунад тулд гадаад зурж төгссөн билээ дээ. Гайгүй цалинтай ажил олж хийгээд бүхнийг тгээс эхэлж өөртөө бүхнийг босч болно шүү дээ. Марлаа, чи юу ч ойлгохгүй байгаа юм уу? Яаж амьдрна гэж хэн нэгэн бүдүүн даргын дор загнуулаад багахан цалин аваад хоногийн хоолоо арай гэж залгуулж илүү ч идэхгүй, дутууж идэхгүй, өнөө мургаш аргацааж амьдрах хэрэггүй. Морь нохоо метамралтгүй урт цагаар ажилласан ч эндхийн үйлчлэгчээс 7 дор цалин авна гэдгийг чи эрхвш ойлгомоор юм да. Гээд хувцас өмсөн орноосоо бослоо. Тэнц ч гэсэн хүмүүс амьдарч болоод байна шүү дээ. Хоёулаа болгоно. Хайр байхад болохгүй зүйл байхгүй шүү дээ. Марлаа. Чи нэг зүйлийг мэддэг болтой. Хайр байлаа гэд бүхнийг авчихдаг юм биш. Чи бид хоёр энд ирсэн өдөө зэрэгтэй боловсрал эзэмшиж өсөж өгөхгүй амьдарсан чинь чиний над өмсөж зөөж эдэлж хэрэглэж байгаа чинь хүртэл энэ хараалцсан мөнгнөөс чинь болж байгаа гэдгийг. Хайр чинь мөнгөний хажууд юу юм? Юу ч биш шүү дээ. Марлаа түүнийг алгадав. Би чамд хайртай болохоор хүний газарт энэ олон жил амьдарсан. Хэрвээ би чамд хайртай болоогүй бол аль эртээ Монгол руугаа буцчих болсон юм. Чи миний ээж яаж зовж амьдарч байгааг мэдэх үү? Хаана юу хийж явааг мэддэхгүй байна. Хамгийн сүүлд аавд хаягдахдаа гудамжинд архичин болоод хэвдэж байсан гэдгийг л би танай ааваас сонссон. Түүнээс хойш 3 жил өнгөрлөө. Одоо болтол сураг чимээ алга. Би охин нь байж ээжигээ яагаад тэгж амьдруулах ёстой гэж чи намайг яаж амьдрах гэсэн юм бэ? Хүний газар амьдрах сайхан байна гэж бодоод байгаа юм уу? Хаашаач харна харь орны хүмүүс. Өвдөө зовход зориод очих аль эсвэл эвээ мэндэ гэд чи бид хоёрт туслах хэн байгаа юм бэ? Муу санж их орон төрсөн газар минь шүү дээ. Тийм ээ. Миний аав одоо танай ааваас илүү эрх мэдэлтэй болсон. Тиймээс л чиний уур хүрээд байгаа зү. Өөрт долгонож явсан хүн одоо очихт нь чи өөрөө долгонох болчиход байгаа учраас чиний бардам зам хөдлөд байгаа тийм үү? Чамд би хайртай болоогүй гэж бодоход битгий хүргээч. Тэр бардам зангаас чинь илүү өөр зүйл хараал эзэн эрх мэдэл мөнгнөөс чинь илүү хэрэгтэй зүйл зөндөө байт юм штэ. Би уг нь энийг чамд арай өөрөөр өгье гэж бодож ирсэн юм. Гэхдээ одоо өгөх хэрэгтэй юм шиг байна. Чи бид хоёр Монгол руугаа буцах хамгийн том шалтгаан энэ байх. Гэд өнөөх хайрцагтай зүйлийг түүн рүү зөөлөн шидчихэд угаалган өрөөрөөгүй явлаа. Жавхан өнөөх хайрцагтай зүйлийг задлаж үзтэл түүний дотор жирэмсний тест байлаа. Эргүүлэн сайн харвал 2 зураас байхаж.
Хайртаа. Энэ юу юм бэ? Энэ үнэн үү? Үнэхээр чи бид хоёр хүүхэдтэй болчихсон юм уу? Чи үүнийг надад эртхэн хэлэхгүй яасан юм? Хараа гэж түүн дээр очин түүнийг чангаас чанга тэрвэрэд амьдралын минь хамгийн том аз жаргалыг надад бэлгэлсэн чамдаа маш их баярлалаа. Тийм ээ. Би аав болох нь ямар гоё юм бэ? Тэгье. Хоёул Монгол руугаа буцъя. Их орондоо очоод ээжийг ч нолоод хүүхдээ дөрвүүлээ сайхан амьдрнаа. Би чамд амлаж байна. Гэж баярлан түүнд хэлэхэд Марлагийн нүднээс баярын нулимс урсан гарна. Нулимс дагсан амьдрал 12 дугаар хэсэг. Тэд нутаг буцах болсондоо маш их баяртай байлаа. Жавхаа Марлаа хоёр бүх ажлаа зохицуулаад Монгол руугаа аз жаргалтай догдлол дүүрэн эх орныхоо зүг нислээ. Өвлийн үлрэлд ирснийг ч хэлэхүү нисэх онгоцны буудал дээр буухад хүйтэн байлаа. Угаас Монголынхон цаг агарыг мэддэг учраас дулаан ховцоо өмсөн гаднаанс такси барин Жавхаагийн гэрлөө хөдлөв. Хаалганы хонх дуугарч Жавхаагийн ээж хаалгын нээн нүдэндээ ч итгэсэнгүй. Зүүдэндээ хүртэл уулзаж чадахгүйтэй гомдоллон шөнө бүр уйлан сандаг байсан өрн түүний өмнө инээгээд зогсож байлаа. Шуудхан л тэврэн авч үнсээд "Хөгшөө, чи хэн ирснийг хараач" гэхэд "Хэн бэ?" гэд үүд рүү таяг тулан алгуурхан алгасаар дорж ирлээ. Хүүгээ хараад баярлсандаа өнөөх таягаа шидэж орхиод "Хөө минь аашгүй дээ. Ингээд ирдэг чинь болоо доо" гэж эцэг их үр гурав уулзалтана. Марлаа Жавхаа хоёрч хоол цайгаар дайлуулан амууралдан асуух асуултанд дунд булагдана. Энэ завшаарнаар Жавхаа өнөөх баяртай мэдээгээ ээж авдаа дуулгалаа. "Аваа, ээжээ. Бид та хоёртой бас нэг баяртай мэдээ дуулгах гээд. Эх орондоо ингээд ирэх болсон хамгийн том шалтгаан маань энэ юм шүү дээ." "Юу юм дээ миний хөө" гэж ээж нь Жавхааг ахин нэг үнэрлээд "Юу ч байсан та хоёр минь ингээд ирсэн нь ээж авдаа хамгийн том бэлэг юм шүү дээ." "Үгүй ээжээ, үүнээс ч илүү сайхан мэдээ байгаа. Аав ээж та хоёр удахгүй эмээ уулзгаана." "Тэгэхээр миний охин чинь" гэж дорж Марлаа руу харахад Марлаа нэмсгэлэн толгой доглоо. "Ээж нь ч нэг юм гадарлаад байсан юм уу? Нэг том цагаан могоо зүүдлээд байсан юм. Их учиртай байжээ. За яамаа да миний хөөхтүүд" дорж баяртай байсан ч үе үехэн гүн бодолд автан сууна. "Аваа, та зүгээр үү?" гэж асуух Жавхаагийн дуунаар сая нэг ухаан орон "Аав нь хуучин цагт ч та хоёртой хүссэн байр машин ажилгээд бүхнийг өгч чадах байлаа. Харин одоо бол аавд нь чадах юм хомос болж. Уг нь аав нь та хоёроо ирэхэд хэдэн цаас хадгалчихсан бас байр бэлдчихсэн байсан юм. Даанч. За хүүхдүүд өөрсдөө болно шүү дээ" гэж түүний яриаг бушуухан шиг таслаад "Тэгээд та хоёр минь бүр ирчихсэн биз дээ? Тийм ээ, эндээ одоо амьдраад л байна да. Аваа, зүгээр дээ. Бид хоёрт хадгалсан хэдэн төгрөг байгаа. Тэр мөнгөөрөө эхний удаа байр авчихад болох байх. Бусад зүйлийг нь хүүн өөрөө ажилд орчиход болгочихно. Та бүү санаа зов. Харин хэдэн жил та хоёроо тэжээглэсэн шүү дээ. Тэгээд ч хүүн аа болох гэж байна. Одоо өөрөө амьдралаа авч явах цаг болсон. Аав ээжээ" гэхэд сая нэг доржийн санаа амрах шиг хүүгээ багтан харна. "Марлаа миний охин аав ээжтэйгээ холбоо барьсан уу?" "Үгүй, чадаагүй. Ээж хаана байгааг мэддэхгүй. Аав харин миний дуудлаганд хариу өгөхгүй л байна." "Тэр тэгнэ. Танаа аав төрөл арилцсан." "Дорж минь охины сэтгэл юм хийх нь юу гэж тэгж хэлж болдгийм? Миний охин хэд хоног амарч байгаад ээжийнхээ сургийг олвол харин аавын чинь хувьд бол"
За. Миний охин өөрөө мэднэ зү. Хараа, хоёлаа маргааш гарч ээжийг хаах уу? Уучлаарай. Харин маргааш нэг компанид ажлын ярилцлага өгнө гэд тохирчихсан байгаа юм. Миний харин нөгөөдөр болох уу? Тийм үү? За тэгвэл би ганцаараа явъя да. Ганцаараа юу? Энд чамд найз байхгүй юу? Найз нөхөд чинь байвал уулзах юм уу? Тэгээд хамт хайвал. За, хайрт нь ямар найз байх вүлээ дээ. Сургуулиаш төгсөж чадалгүй явчихсан. Одоо ч тэгээд бүгд намайг мартаа байлгүй дээ. За. Ямар тач ганцаараа битгий яваа. Аюултай шүү. Маргааш ажлаа зохицуулчаад нөгөөдөр хамт явъя. Харин маргааш миний хайр сайхан амраад ав. Үгүй. Би гадагш гармаар байна. Ээж аав хороос санаа зовоод ах юм аа. Өдөр чинь надад хоол цай хийж өгөөд л амар гэд юунд ч хөргүүлэхгүй юм. Тэгвэл сайхан гарч гадуур алхаад хотынхоо хөгжил дэвшилтэд танилцах юм уу? Хуучин сургууль дээр очиж гой дурсамжаа сэргээсэн ч яах вэ? 12 дугаар хэсэг төгсөв. Нулимс дагсан амьдрал 13 дугаар хэсэг. Дурсамж уу гэд хүзүүндэх зүйлдээ эмрэн толинд харлаа. Хараа, одоо унтаж амрах уу? Миний хар хөөрхөн байна. Наад толиноос чинь би чамайг харамлмарыг харах юм. Нэрээ хараа. Чи наад зүйлдээ яагаад хүзүүнээсээ салгадгүй юм? Би чамайг өөр зүйл зүүчгсэн эсвэл тайлчсан байхыг хизээж хараагүй юм байна. Наад зүйлдийг чинь ээж өгсөн юм уу? Үгүй дээ. Ээж намайг явхад үг дайснаас биш. Бэлэг тахаагүй. Харин үнийг маш онцгой хүн надад бэлгэлсэн юм. Ээж чухалчлан асуухад манай 10 жилийн найз маань өгсөн юм аа. Тийм байлгүй дээ. Нөгөө чамайг явах гэж байхад ирээд уйлж унжаад байдаг банд өгсөн болов уу гэж бодлоо шүү. Тэр нэрээ чиний хувьд мартагдсан айз болсон тийм ээ. Марлаа чимээгүй л толгой дахина. Гэхдээ тэр түүнийг үргэлж дурсан сандаг байлаа. Маргааш хоёулаа хамт гарна шүү гэж хэлээд тэд амарцгаалаа. Өглөө жиртлэн босож ээжийнхээ бэлдсэн цаг хоёулаа хамтлаад гарцгаалаа. Миний хараа хаа хүрэх гэж байна да? Би юу? Сургууль ордог юм уу? Тэгээд харин маргааш чамтай хамт гарч хоёулаа ээжийг олноо за гэд түүнийг сургууль дээр нь буулгаад өөрөө цааш явлаа. Хүүхэд насных нь хамгийн торонд дурсамж гэсэн энэ л газар түүний сэтгэлд тодоос тод дурсамж болон үлдсэн байлаа. Хэдий өөрчлөгдөж шинчлэгдсэн ч тэр сургуулийнхаа хаалгаар орохдоо яг л өчигдөрхөн л хүүхэд байсан мэт санагдана. Энэ удаа бүх зүйл өөр байх аж. Анги танхимаа эргэн нэг хараад буцан гадаан нь гарч ирэхэд хоёр охин хөдөлцөн хажуугаар нь зурна. Чи 10-ын бэгийн сүхэгийн дугаарыг мэдэх үү гэж ярилцсан өнгөрөх энэ л охтууд өөрийг нь болон хамгийн сайн найз Цэндэг нь мөн санагдуулна. Сургуулийн гаднаас Цэндэгийнх ихэд ойрхон харагддаг байсан ч энэ удаа харагдсангүй. Урдуур нь халахлан баригдсан өндөр барилгууд түүний дурсамжийг хаах мэт санагдана. Хамтдаа алхдаг байсан тэр газар өөрчлөгдсөн ч гэсэн дурсамжаараа хөтлүүлсээр Цэндэгийн гэрийн гадаа ирлээ. Хашааных нь хаалга онгорхой байх бөгөөд нэг шинэ гэр хашаанд нь нэмэгдэн баригдсан байлаа. Хаалгыг нь цогхоход нэг жаахан хүү гарч ирэв. Сайн уу? Миний дөө Цэндэ гэж хүн амьдардаг уу? Үгүй. Тийм үү. Нүүч гисэн байх та. За баярлаа. Миний дөө гэд явах гэтэл та манай Цэндэгчийг яаж таньдаг юм бэ? Чи Цэндэгийн дүү юм уу? Түүний дүүнэрүүдэд том болчихсон л байх ёстой да гэж бодохтаа зэрэгцэн тийм ээ. Гэхдээ энд амьдардаггүй юм. Өөр гэрт амьдардаг. Тэр гэр нь хаана байдаг юм? Чи энд хинтэг амьдардаг юм бэ? Гэр нь үү? Эндээс жоохон хол. Би аав ээж
эмээ өвөө бас дүүтэйгээ амьдардаг гэж хэлэхэд ахынх нь хүүхэд болохыг мэдэж авлаа. Түүнд цүнхээ удлан байсан хэдэн задгаа мөнгө өгөөд миний дүү энэ мөнгөөр дуртай зүйлээ авч идээрэй за. Баярлаа өгчөө. Гэхдээ та яг хин юм бэ? Ягаа надад хүртэл мөнгө өгөөд байгаа үлээ? Игч нь үү? Игч нь цэндээ игчийнх нь найз байгаамаа. Хөөх, манай игч ийм хөөрхөн найзтай байсан юм уу? Та үнэхээр хөөрхөн юм аа. Баярлаа. За игч нь явлаа. Баяртай. Гэд гараа даллан цааш явлаа. Өнөө хүүч сэтгэл дүүрэн хаалгаа хаагаад ээжээ гэж дуудан цаашгүйлээ. Хаа хүрхээ үл мэдэн алгуурхан алгасаар нэгэн байрны үүдэн дэх сандал дээр хэсэг суулаа. Утсан дуугарч харвал жавхаа залгаж байлаа. Миний хайр хаана байгаа юм? Чиний болгосон газраас холгүй байна. За. Хайр нь ажилд орчихлоо. Хөөх тийм үү? Мундагштай миний хайр. Гайгүй өндөр цалинтай бас баг ахлах ажил томилогдлоо. Тийм үү? Ашгүй дээ. Хайртай баяр хүргэе. Гэхдээ хараа. Харин өнөөдөр жоохон оройт холтой. Яагаад? Өнөөдөр харин энэ компани гүйцэтгэх захирлын төрсөн өдрийг минь ээ. Залуу хүн байдаг юм байна. Тэгээд намайг төрсөн өдөртөө урьсан юм. Тийм үү. За. Тэгвэл чи намайг ирээд авчих. Тэгээд хамт хараад орой гарах юм уу? Миний хараа өөрөө явчихаа. Харин бас ганц хоёр ажлаа амжуулчихад тэгээд шууд төрсөн өдөр дээр нь очино. За ойлголоо. Хоолой дээрээ. Ойлголоо. Хайртай шүү. Гэд утас таслагдлаа. 13 дугаар хэсэг төгсөв. Нулимс дагсан амьдрал 14 дугаар хэсэг. Яг үнэндээ түүнд битгий яваач гэж хэлмээр байсан ч гайгүй ажилд орох том боломж гарч ирж байхад нь тэгж хэлж чадсангүй. Түүний хажуугаар 3 аригчин шуудаатай зүйл барин чанга нээлтсээр өөдөөс харах судалд суулаа. Марлаач босоод явах гэтэл түүнд маш танил царай харагдана. Түүн рүү маш сайн хараа тогтоон харвал түүний ээж нь байлаа. Марлаа нулимсаа барьж дээлэлгүй ээж гэж зөөлөн дуудан уйлахад өнөө хэмэгтэй түүн рүү нэг харснаа юугаа харсан гिचивэ гэж хараалын үг хэлээд өнөөх шудаатай зүйлээ дааж ядан гарав. Марлаа итгэж ядан нулимс дуслуулан ахин ээжээ гэж дуудахад нь эргэж хараад түүнийг таньж ядан нухацтай харснаа түүн дээр хурж ирээд миний дөө эгчигээ таньдгийм үү? Эгчтэй нэг хэдэн төгрөг өгөөч. Эгч нь хоол авч идэх гэсэн юм. Бүр өлсөөд байна. Чи харал да намайг ямар туранхай байгааг гэж хэлэхэд Марлаа түүнийг дээрээс нь доош харлаа. Үнэхээр л түүний царай харалж хөхрөөд давхраатай алаг нүд нь бүлцээж хавдаад ганган дэгжин хувцалдаг байсан тэр л ээжийн төрх үнэхээр алга болжээ. Та ч намайг танихгүй байгаа мó? Би таны хэн байсан ч яах вэ дээ? Нэг хэдэн төгрөг өгчхөл дөө. Их чинь яг өсөж өглөө тэхүү гэхэд Марлаа цүнхээ удлан байсан бүх мөнгөө түүнд өглөө. Хөөх, чи чинь харин овоо хоншоортой дүү юу үгүй юу гэж баясан мөнгийг нь аваад тал мөнгийг нь өөртөө хийгээд хэдэн задгаа мөнгөө барин өнөөх хоёр лугаа гүйн очлоо. Тэд инээлдэн ашгүй ганц юмны мөнгө олдож явъя гэж түүн рүү дахин харалгүй цааш явцгаалаа. Ээжийнхээ ийм байдалтай байгаад итгэж чадсангүй. Түүний араас сэмээрхэн даган явв. Булан тойроод нэг жижиг хүнсний дэлгүүрт орохыг нь хараад араас нь орох гэснээ. Би л ээжийг ийм болгосон. Би таныг орхиж явах ёсгүй юм гэж уйлан зогслоо. Удалгүй шилтэй арх барин гарч ирэх ээжигээ харахад өнөөх архиа харан өөрийг нь харснаас илүү их баярлаж байгааг харлаа. Яг үнэндээ тэр охинооч таниагүй. Энэ бүх хугацаанд арх түүний ганц найз болж явсныг Марлаа ойлголоо. Дахин түүний араас дагахыг хүссэнгүй. Шуудалж авахаараа залган энэ мэдээгээ дуулгах гэтэл тэр утас авсангүй.
Дахин хэд залгасан ч тэр авсангүй. Яахаа мэдэхгүй өнгөрсөн бүх амьдралаа эргэцүүлэн бодож харамссаар алхсаар нэг л мэдхэд харанхуй болсон байлаа. Харанхуй болж танихгүй газар ирснээ ойлгож ийш тийш харахад хэдэн өндөр ирээн байшин л харагдана. Танигдах газар үгүй байлаа. Хажуугаар зүрх нэг охиноос энэ хаанах вүлээ гэж асуухад Баян Монгол гэж хариулв. Өө тийм үү. Их чинь 13 дугаар хороол явах гэсэн юм. Яаж явах вэ? Та замынхаа нөгөө талаас такси барьсны дээр бах та гэж хэлээд явв. Марлаач зам гарan такси барихаар зогслоо. Гадаа хүйтэн бас таксиж баригдахгүй байлаа. Харин нэг гялтгар өнгөтэй хар машин ирж зогсов. Марлаач юм бодолгүй суугаад сайн байна уу? 13 дугаар хороол явъя гэхэд сайн байна уу? За хүргээд өгье гэж хэлэх залуу эрийн хоолой сонсогдно. Марлаач машины цонхоор гадагш харан мэдэхгүй харж байгаагүй ямар их байшин барилга энэ хэдэн жилүүдэд нэмэгдэж баригдсныг анзааран улсын маань нийслэл сайхан болжээ гэж бодохтой зэрэгцэн түүний бодлыг нэгэн асуулт таслав. Чи саяхан Монголд ирсэн юм уу? Тийм ээ. Та яаж мэдсэн юм? Та би тэм хөгшөрчихсөн байна уу? Гэж түүн рүү эргэн харлаа. Тэр нүдэндээ ч итгэсэнгүй. Өнгөрсөн жилүүдэд хайрлаж, дурлаж, хүлээж, санаж, үргэлж сэтгэл дотор нь бодогдож, өгөөлөгдөж явсан тэрл хөвгүн болох Алтан баяр яг л дүрээрээ түүн рүү инээмсэглэн харж байлаа. Чи чинь Алтан тийм ээ. Би Алтан баяр байна. Сайн амарлаа гэж хэлэхэд зүрх нь яг л зогсох мэт хурдан зохилож амнаас нь үгүн чадахгүй таг гацаж орхилоо. Арай гэж ухаан орон сайн би сайн гэж хэлээд түүнээс харцаа салгахад чи бүр яг хэвээр байна шүү. Чамайг замын хажууд зогсож байхад шууд л таньж зогссон юм. Харин чи намайг бүр танихгүй ахаа гэж байдаг шүү. Үгүй дээ. Харанхуйд харагдахгүй болохоор л чи ч гэсэн яг хэвээр байна. Чамтай ингэж таарна гэж огт бодоогүй шүү. Уулзаагүй олон жил болжээ. Нөхөртөө болсон уу? Би чинь юугаа асуугаад байна. 14 дугаар хэсэг төгсөв. Нулимс дагсан амьдрал 15 дугаар хэсэг. Би мартаж орхиж чиний эндээс явсан шалтгаан шүү дээ. Үнэнтэй эвлэрмээргүй байсан ч энэ болгон үнэн шүү дээ. Тэр хоёр хоёул юу ч дуурч чадсангүй хэсэг явлаа. Нэрээ Зэндээ маань хаана байгаа юм бэ? Зэндээ багш болсон. Бас нэг хөөрхөн охинтой болсон. Хөөх тийм үү? Ямар хөөрхөн юм бэ? Ямар хүнтэй суусан юм? Тэр талаар ярих юм бол их түүх болно. Чи цаадахтайгаа уулзаад өөрөөс нь сонссон дээр байх. Нэрээ гуруулаа маргааш бишээ. Эсвэл чиний завтай нэг өдөр уулзъя л да. Маргааш болно. Би завтай байгаа. Танах 13-т байгаа мó? Тийм ээ. Саяхан Монголд ирсэн болохоор тусдаа гарч амжаагүй л байна. Хадминд байгаа. Тийм байх нэ. Ирчихлээ. Наагуураа баруун эргээд л зогсчиход олно. Хүргэж өгсөнд баярлаа. Чамайг харсандаа маш их баяртай байна. Маргааш яаж холбогдож уулзах уу? Чи надад дугаараа өгчих. Би маргааш залгая гэж хэлээд удасныхан дугаарыг авлаа. За баяртай. Маргааш уулзъя гэж хэлээд машинаас буугаад орц руугаа гүйн орлоо. Миний охин хаагур яваад ингэж их оройтой. Ээж нь залгах гэсэн дугаарыг чинь мэддэггүй. Өөрөө залгасан утас авахгүй юм. Таныг залгахад бас авахгүй байна уу? Би зүгээрээ ээжээ. Найзтайгаа таарад гэрт нь жаахан юм ярьж байгаад сая хургуулээд ирлээ. Цаадах чинь хайчаав. Өнөөдөр шинэ ажилд орсон. Тэгээ захирал нь төрсөн өдөртөө урьсан гэд өдөр над руу ярьсан.
Өнөөдөр жоохон орой тухайхаа. Аа тийм үү. Аав чинь та хоёртай ярих юм байна гэд байсан. Миний охин өрөөнд нь орчхоод ир. Марла толгой дохин өрөөнд оров. Нааша суу миний охин. Уг нь та хоёрыг цугт нь байхад өгье гэж бодсон юм. Мэ энэ байрны түлхүүр. Аав нь та хоёрыг гадагшаа явхад чинь авчихсан байсан юм. Та хоёрыг өөрсдөө амьдралаа босгоосой гэж хүсээд энэ байрыг зараад мөнгөний шинэ байранд орсны чинь дараа өөх гэж байсан ч охиныхоо жирэмсэн гэж дуулаад өгсөн нь дээр юм байна гэж бодлоо. Хоёр өрөө байр. Та хоёрт одоохондоо болно. Явандаа тэгээд томруулцгаан үз. Хөөх аваа, ямар гоё юм бэ? Баярлалаа аваа. Ийм том бүлэг өгөх гэж үнэхээр их баярлалаа. Аавд нь өөр хөрөнгө үлдээгүй. Одоо байгаа энэ байр наад хоёр байр чинь л байна. Уг нь өмнөх шигээ байсан бол энэ байтугай байр авч өгөх байлаа. Даанч. Зүгээр дээ. Аваа, үнээс илүү та бидэнд яаж тус болох вэ дээ? Жавхаач үнэхээр их баярлан да. Цаадах чинь тэгээд эрээгүй юу? Шинэ ажилд ороод захирлан төрсөн өдөртөө урьсан гэсэн. Ямар ажил юм бол доо? Танихгүй хүнээ төрсөн өдөртөө урина гэхээр юу ч хэлсэн үг юм дээ. Одооны залуучууд чинь ямар сонирн болцохоос юм. За марлаа минь. Цаадах чинь багаасаа л эрх дураараа хангалуун юмар дутаж өсөөгүй хүүхэд. Дэврүү сагсуу замтай шүү. Чээсэн айшиг нь тааруулж дарж яваарай да. Хүрхгүй зүйл их хийх вэ гэж эхэл санаа зовх юм да. Гэд санаа алдав. Би ойлгож байна аваа. Өрөөнд ороод марлаа жавхар байхад залгасан ч уцаа авсангүй. Гэхдээ түүний бодолд алтан баяр л бодогдоод байлаа. Эхнэр эсвэл найз бүсгүйтэй болсон болов уу? Үнэхээр надаас хойш өөр эмэгтэйг хайрлсан болов уу? Эмч болох мөрөөдөлтэй байсан мөрөөдөлтөй хүрсэн болов уу? Гэх зэрэг бодлууд түүнд орж ирнэ. Маргааш уулзна. Юу өмсөж очих вэ? Цэндээ мань хүртэлэр нь ямар хөө бүсгүй болсон бол гэдэл толинд харан өмсөх хувцас сонгон зогсно. Нэрээ намайг хүүхдтэй болж байгааг мэдээд юу гэх бол? Би чи нэрээ юу удаад байна? Өөрөө нөхөр хүүхдтэй болж байж алтан баярыг өөр хүнтэй болсон болов үгүй болов гэд бодож байдаг. Би ч гэсэн түүнд хэлсэн амлалтандаа хүрээгүй шүү дээ. Тэгэхээр намайг яасан гэж хүлээх ёстой гэж жавхаа ягаад уцаа авахгүй байна. Ядаж мессеж бичээд үлдээж болно доо. Гайгүй л байгаа да. Согтоо таних мэдэхгүй хүнд агсан согтуу тавиад зодон цохоо хийгээгүй байгаа да. Гэж санаа зовнино. Марла түүнийг эрхийг цагтоолон хүлээсээр нэг мэдхэд ядраад унтчихсан байлаа. Сэрээд харвал аль хэдийн нэг гигэ орчихсон өглөө болсон байсан ч жахва ирээгүй л байв. Шууд л утсаа аван залгахад утас нь холбогдох боломжгүй байлаа. 15 дугаар хэсэг төгсөв.